Google-сэн гишүүдтэйгээс асуулт асуусан гишүүдтэйгээ санал нэг байгаа. За инquiry сайд бас зөв юм хэлж байна. Ер нь бол энэ геополитикийн үн тарифын энэ зөрчилдөөнд бол Монгол улсад бас илүү давуу боломж гарч байна гэж хараад байна. Тэгэхээр энэ алтан боломжийг ашиглах тал дээр бид их хурал яам, мэржлийн яам, засгийн газар энтэйгээ уялдуулаад маш шуурхай арга хэмжээ авах нь бол бид их чухал байна. Ер нь нэг тийм динамик байхгүй бол тэгэл одоо 26 оны төсөв, дараагийн төсөв ингэсээр байдал цаг хугацаа алддаг, боломжуудаа бид алдах ийм нөхцөл байдал үүсэхгүй гэдгээс болгоомжилж байна. За дээрэс нь одоо зөвхөн одоо бүгд нам хятад ард улсад гэхэд л одоо 34% татвар, дээрэс нь ахаа 54%, за дээрэс нь бүр 100% бүртэл нэмнэ төр гэсэн одоо энэ Трампын мэдээллүүдийг бид харж байна. Энэ болгон бол бидэнд бас нөгөө талаасаа их том давуу тал үүсэж байгаа гэдгийг бас нэг одоо нотлогоо штэ. Тийм учраас бид давуу тал болгож ашиглах чиглэлд бол үнэхээр бас одоо бүх боломжуудаа дайчлан ажиллах, энэ одоо боломж олгосон энэ цагаалт хөтөлбөр улам цааш нь эргэлтийн сангийг нэмэгдүүлэх талд одоо өнөөдөр бид байнгын ороогоор ярилцаа цаашид юу хийх ёстой вэ гэдгээ нэг шийдвэр гаргаад тэгээ хоёр сайд бас өөрөө саналаа бас энэ дээр нэг тодорхой хэлээд тэгээ байнгын орон гишүүд бид бол ойлгож байна. Өнөөдөр бид байглаас өөрөөс нь бий болж байгаа тийм ээ дундашгүй энэ сайхан баялгаа зөв ашиглах, үүнийг бүтээл үнцэнд хүргэх энэ боломж бас үнэхээр том боломж гэж би бол зүгээр яг одоо геополитик сонирхдаг хүний хувьд бол тэгж харж байна. Тэгэхээр энэ татварын дайн Монгол улсад бол илүү боломж гарч байна. Үүнтэй холбоотой дараагийн алтмуудтай ч гэсэн бас нэг хоёр сайд бас бодож байгаа байх гэж бодож байна. Ер нь бол бид одоо үйлдвэрлэгч байх, бүтээдэг байх, зүгээр л түүхэн идэ гадагшаа цацаад байдаг биш байх. Энэ том бодлогын хөгжил нь бас одоо үйлдвэрийн тэлэлтийн асуудлууд, арилжааны банкуудыг өөрсдийн бас идэвхтэй оролцох боломжийг бас энд гаргаж өгөөсөн. Энэ дээр бодлогын бас том дэмжлэгүүдийг арилжааны банкудад бас Монгол банкаар дамжуулаад хийх энэ нөхцөл боломжууд юу байдгийг энэ талаас нь бас та бас хараасаа энэ дээр бас одоо арилжааны банкудаа бас уриалж оролцуулах, нэмэгдүүлэх, Монголдо авдаг гаднаас хөрөнгө оруулж манай ноолорыг цуглуулдаг биш, монголчууд бид өөрснөө цуглуулж чаддаг, түүнийгээ боловсруулж угааж бүтээгдэхүүн болгож чаддаг ийм байгаасаа гэж бодож байна. Жишээлбэл одоо дэлхийд даяар Кашмирын Балтай Монгол улсад ямар аятайхан хямдхан байна. Миний одоо танд гадаад найз нар ирэхлээр Монголд Кашмирын Балтай авах гэж ирлээ гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ болгон бол бидэнд том боломжоо гэж харж тэгээд дэмжиж байна. Үхэлээ. За Батэрдэн гишүүл